Иргэд болж байгаа татан үзэгчтэй. За энэ удаад X-Men кино франчайзын хамгийн сүүлийн кино болж гарч байгаа. За энэний дараа нэг кино. За тэр талаар удахгүй ярилцсан. За сүүлийн кино болж одоохондоо ойлголттойгоор гарч байгаа X-Men Dark Phoenix киноны ревюг та бүхэндээ хүрэхэд бэлэн байна. Тэгээд юуны түрүүнд анхааруулахад бүтэн спойлертай ревю байгаа шүү. За нэгдүгээр спойлертай, хоёрдугаар ерөнхийдөө Dark Phoenix кинон дээрээс киноны талаар ярихаас гадна X-Men киноны франчайзын талаар ерөнхийдөө бас сэтгэлээ хаалцаад бас тодорхой хэмжээний жижигхэн мэдээлэл өгье гэж бодож байна ерөнхийдөө. За X-Men киноны франчайз маань бол 2000 он анх X-Men киног гарснаар бол ихэлсэн. За тэрнээс хойш бол 19 жилийн хугацаанд 12 уран бүтээл нэгт гарсан байна. Тэгээд яг одоо энэчнээс харж үзэх юм бол комик номноос сэтвсэн супер баатартай хамгийн олон жил үргэлжилсэн цуврал болж дуусч байна. Dark Phoenix. За дуусах гэдэг нь яагаад асуултын тэмдэгтээ түрүүн байсан бэ гэхээр яг одоогийн байдлаар 20th Century Fox компани болоод Walt Disney компани худалдаж авахаас өмнө одоо хийж эхэлсэн байсан. За одоо кинотеатруудад нээлттэй их тов нь гарчихсан байсан New Mutants кино бол одоогийн байдлаар гараагүй байгаа. За тэр талаар бас тодорхой хэмжээгээр мэдээлэл өгье гэж бодож байна. За X-Men франчайз бол одоогийн одоо энэ Marvel Cinematic Universe-ийн одоо яг Disney буюу Marvel Studio-гийн амжилтанд хүргэсэн. За Kevin Feige продюсерын ерөөдөө дэлхийн хэмжээнд хүргэсэн энэ том франчайз. За дээрээс нь DC, за энэ одоо Spider-Man-ийн зурлууд, энэ олон одоо цувралуу супер баатар кинонууд, комик номноос сэтвсэн кинонуудын амжилтанд хүрэх маш том суурийг бол X-Men киноны одоо франчайз маань бол тавьсан байдаг. Ганцаараа бол мэдээж биш. Энэс өмнө одоо 28 онд Blade гарсан байдаг. За 2002 онд анхны Spider-Man-ийн кино гарсан байдаг. Sam Raimi найруулагчийн хариусан гарсан байдаг. Гэхдээ 2000 онд гарсан X-Men кино бол маш одоо зардал багтаагаар хийсэн, маш амжилттай байсан юм уран бүтээл бол болсон байдаг. Тэгээд сонирхолтой юмнуудыг нэг гэх юм бол одоо яг энэ 2000 оноос хойш ихсэн X-Men кино одоо франчайзын энэ бүхэл бүтэн франчайзыг маш том авч явсан хүмүүсийн нэг бол мэдээж Hugh Jackman. За Dark Phoenix кинон дээр бол байгаагүй, хамгийн сүүлд Logan кинон дээр бол мэдээж гарсан Logan киногоор бол дүр маань яг өндөрсөн байгаа. Гэхдээ Hugh Jackman жүжигчин бол яг X-Men кинонд Wolverine буюу Logan-ы дүрд бол яг гол дүр тоглох ёсгүй байсан. Оронд нь The Grey Scott гэдэг нэртэй жүжигчин бол тоглох юм байсан, нөхцөлтэй байсан, гэрээтэй байсан. Тэгээд Bryan Singer найруулагч бол The Grey Scott-ыг ерөөдөө тоглох сонирхолтойсэн. The Grey Scott бол Mission Impossible 2 кинон дээр туслах дүрт бас дүр бүтээж исэн юм жүжигчин байгаа. Тэгээд энэ жүжигчин бол Mission Impossible 2 киноны зураг авалт дээр одоо хөлөө бэлтээгээд зураг авалт хойшоосон учраас X-Men киноны зураг авалтанд амжихгүй болоод оронд нь бол Russell Crowe жүжигчин бас Bryan Singer бол сонирхож яг ярилцаж эхэлсэн байдаг. За тэгээд Russell Crowe жүжигчин бол за би бол завгүй зураг авалтад бол амжихгүй, харин би өөрийнхөө нэг найзыг санал болгоё гэдэг. Тэр найз нь бол зөвхөн Австралид телевизэн цуврал за жижиг ганц хоёр кинонд тоглож исэн, дөнгөж гучурж исэн залуухан ийм шинэ уран бүтээлч бол байсан. За тэр уран бүтээлчийн нэр нь бол Hugh Jackman байсан юм аа. За тэгээд Hugh Jackman-ыг X-Men кинонд сонгож тоглуулснаар бол энэ франчайзын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг бол болсон байдаг. За тэгээд тэрнээс гадна бол X-Men франчайзын маш одоо амжилттай зөвхөн Hugh Jackman биш, бусад одоо талаараа зөвхөн Hugh Jackman-аас гадна бусад бүх дүрүүдийн одоо бараг л бүх дүрүүдийн кастингаараа бол X-Men франчайз маш алдартай. Тэгээд дандаа авьяастай мундаг уран бүтээлчид тоглолдог. Тэгээд зөвхөн мундаг уран бүтээлчид тоглохоосоо гадна дүрдээ маш таарсан уран бүтээлчид ихэнхдээ ерөнхийдөө 80-90%. Ялангуяа одоо Ian McKellen байна. За тэгээд Patrick Stewart тэр хоёр. За тэгээд James Marsden, Famke Janssen гэх тэ. Энэ олон жүжигчдийн сонголт бол маш гоё байсан. Тэгээд тэрнээс гадна за эхний үндсэн жүжигчдийн бүрэлдэхүүн дуусаад First Class-аар шинээр эхлэхэд бас л адилхан жүжигчдийн бүрэлдэхүүн бол маш зөв сонгогдсон байсан. Одоо сая одоо дуусч байгаа жүжигчдийн бүрэлдэхүүн буюу Michael Fassbender, за James McAvoy, за Nicholas Hoult, Jennifer Lawrence тэ. Энэ кино жүжигчдийн сонголт бол маш гоё байсан. За тэгээд X-Men франчайз маань зөвхөн кастингаас гадна production design, costume designer дандаа шинэлэг сонирхолтой байдаг да. Ер нь бол олон жил одоо үргэлжлэсний одоо ачинд бол маш олон кино урлаг маань маш их өөрчлөгдсөн маань, дэлхийн нийгэм маш их өөрчлөгдсөн байна. Тэгэхээр нэг тийм одоо X-Men-ийн франчайз 12 киног ухраагаад эхнээс нь үзэхэд бол нэг тийм одоо time capsule гэж ярьдаг шүү дээ. Цаг хугацаа зогсоодсон юм шиг тухайн үеийн цаг үеийг одоо ямар нийгэм ямар байсан
одоо кино урлаг ямар байсан, компьютер график ямар байсан гэдэг ч юм уу те жүжигчд маань ямар байсан бэ гэдэг ч юм уу. Маш олон үнцгийг харах боломжтой юм сонирхолтой франчайз болж дууслаа. Тэгээд юуны хувьд бол ач холбогдлын хувьд бол маш өндөр. Энэ кино урлагтай ач холбогдол супер баатрын ач холбогдол бол маш өндөр сая ярьсан. Comic book, comic номноос сэдвсэн. За дээрээс нь сэдвийн хувьд маш чухал сэдвүүдийг хүндсэн байдаг. За мэдээж racism, за тэгээ гадуурхах үзэл гэх мэт маш олон хүнд сэдвүүдийг хүндсэн байдаг. Дээрээс нь X-Men кино эхлэхдээ одоо шууд Auschwitz-ийн хорих одоо лагерт бол эхэлдэг. Эхний хэсэг бол тэр маш хүнд болвол одоо шийдэл байсан. Тухайн үед бол комик номны цувралууд бол арай өөр уур амьсгалтай байсан бол X-Men тэрийг эвдэж байлаа. Тэгэхээр энэ франчайз маань бол миний бас хамгийн хайртай франчайзуудын нэг нь одоо юу хүртэл хамгийн сүүлд нь гарсан Days of Future Past юм да надад байгаа цуглуулга нь бол байдаг. Бусад бүх кинонууд нь бол одоо тэрнээс хойш кинонуудынх надад бол цуглуулга халага одоохондоо цуглуулна гэж боддог. Тэгээд ач холбогдлын хувьд бол өндөр Монгол кино театрт бол анх The Wolverine кино гарч ирсэн. За би андуураа би мартчих магадгүй X-Men First Class кино гарч ирсэн үгүй би сайн санахгүй байна. Бараг гарч ирсэн баха 11 онд. Гарч ирсэн санагдаж байна тийм. Тэгээ тэрнээс хойш бол бүх кино нь бол Монгол кино театрт бас гарсан. Тэгэхээр ерөөхдөө эхний 4 кино л кино театрт гараагүй шүү дээ. Тэгэхээр бус нь бол бүгд гарсан. Тэгэхээр монголч гэсэн ач холбогдлын бол өндөр ийм гоё франчайз байгаамаа. Тэгээд одоо хийц тал дээр бол айгүй сонирхолтой түүх ихэлтэй франчайз маань бол эхний 3 анги бол ерөнхийдөө эхний 2 анги ялангуяа тийм асуудал багтаа гарсан байдаг шууд. Тэгээд Last Stand дээр бол Bryan Singer найруулагч өөрөө болоод Superman Returns киног найруулахаар шийдээд тэгээд The Last Stand киног Brett Ratner гэж одоо Холливуудад нэлээд нэр муутай, нэлээд асуудалтай, ааш араншин, за дээрээс нэмэгтэй хүмүүс хандлага маш олон талаараа асуудалтай юм уран бүтээлч бол The Last Stand киног найруулсан. За тэгээд бас ерөөхдөө олон талаараа шүүмжлэгчдэд болон үзэгчдийн талаас бол нэлээд муутай байдаг уран бүтээлүүдийн нэг босон байгаа. За тэрний дараа бол яг Fox 20th Century Fox студид бол яг X-Men франчайзаараа яг яхаа мэдгүйсэн. Яг юу хийх ёстой, яг ямар кино хийхээ бол ерөөсөө мэдгүй нэлээд одоо жил 2 жилийн хугацааг бол ерөөдөө өөрнөө өнгөрүүлсэн. Тэр хугацаанд бол шинэ project хөгжиж эхэлсэн. Одоо хөгжүүлэлт явагдаж эхэлсэн. За тэр project нь юу байсан бэхээр X-Men Origins гэдэг project. За тэр project-ээр бол маш олон том дүрүүдийнхээ origin буюу одоо үүсэл гарал түүхийг нь тайлбарсан юм олон одоо цуврал одоо өөр дүрүүдээр суурьсан юм кинонууд гаргая. За тэрэн дээр бол Gambit, за Magneto, за Wolverine гэсэн дөрүүдийг ерөөхдөө суурилсан. За тэгээ цаашдаа бол маш олон бусад дөрүүдийг гаргах. Тэгээ явандаа нийлээд нэг кино болох. Уул нь бол одоо Marvel Cinematic Universe бол тэгж амжилттай хийсэн. Тэрийг бол яг Marvel Cinematic Universe-ийг яг явагдаж явах үед бол хийгдэж авах процессын үед анхны удаа Iron Man тий Incredible Hulk кино хийгдэж байгаа. Яг тэр үед X-Men-ийн франчайз бол бас хийхээр төлөвлөсөн ийм санаа бол байсан. Тэгээ эхний кино нь бол яг 2009 онд X-Men Origins Wolverine гэдэг нэртэй кино бол гарсан. За тэр кино бол ийм франчайзын бараг ямар нэг эргэлзээгүйгээр хамгийн муу кино баг. Би бол Dark Phoenix-ээс муу кино гэж бодож юм миний хувьд бол. Тэр кино бол маш муу байсан. Орлогын хувьд бол маш бага орлого болсон. Шүүмжлэгчдийн болон фэнүүдийн өнцгөөс бол маш одоо том шүүмжилт өртсөн. Үнэхээр чанар муутай кино байсан. Олон дүрийг одоо нэг тэмдээ оруулсан мөртлөө бодлого хийцэн гэж хэлж болно. Deadpool ялангуяа Deadpool-ийн дүрийг бол хин Ryan Reynolds өөрөө тогсон шүү дээ тэр кинонд. Тэгээд Deadpool-ийн дүрийг бол хийцэн. За тэр компьютер графикийн хэсэг бол үнэхээр муу гих мэт маш олон жишээтэй байсан. За тэгээд юу бол дараагийнх нь төлөвлөсөн байсан X-Men Origins Magneto project-ыг бол шууд болсон байгаа. Гэхдээ сонирхолтой юм тэр project-ыг төслийг бол бүтэн цуцлахгүйгээр өөрчлөөд яг тэрэн дээр байсан кино зохиолыг бол жоохон өөрчлөө зөвхөн Magneto-гийн одоо талаарх биш Professor X, Magneto 2 болон X-Men-ийн Origin гэсэн яг ерөнхийдөө ийм болгож бол хувиргаад X-Men First Class киног бол яг олон түмэнд хүргэсэн гаргасан. За тэгээд X-Men First Class бол маш олон эерэг зүйлийн эхлэл байсан, шинэ эхлэл байсан. Маш гоё кино байсан, маш сайн уран бүтээл байсан, уур амьсгал маш өөр байсан. 60-аад оны харуулсан бас тэрийн сонирхолтой байсан. Амьдрал дээр болсон үйл явдал хүйтэн дайны төгсгөлийн хүйтэн дайны яг 60-аад онд болсон маш том хэсгийн нэг одоо үйл явдлыг бол оролцуулсан бас сонирхолтой шийдэл байсан. За тэгээд тэрний дараанаас бол The Wolverine кино бол маш чанартайгаар оржсэн. За одоо яг Logan киног за дээрээс нь удахгүй одоо гарах бас сонирхолтой уран бүтээлүүдийг найруулсан James Mangold уран бүтээлч болол
найруулсан The Wolverine кино гарсан. Японд үйл явдал нь болдог, та бүхэн сайн мэдж байгаа. За тэр кино бол маш сайн байсан. Тэрний дараа шууд Days of Future Past кино гарсан. За Days of Future Past бол X-Men franchise-ын бас оргил байсан гэж хэлж болно. Ягаад тэгэхээр хуучин болон одоо буюу First Class-ийн хоёр кастинг бүрэлдэхүүнийг бүгднийг одоо болон хуучин цагийн хуулийн нийлүүлсэн тухайн үедээ байгаагүй. Одоо жишээ нь юу гэдэг нь сая бол Endgame дээр маш олон дүр маань нэгдлээ те. Infinity War дээр гэдэг ч юм. Тэр шиг биднэрт өмнө нь үзээгүй байсан юмыг бол X-Men Days of Future Past кино бол яг анх гаргаж ирсэн. Тэгээд бас нэг юм сонирхолтой хэлээд X-Men Days of Future Past киноны анхны трейлер бол миний хувьд бүх цагийн хамгийн шилдэг трейлер гэж боддог. Үнэхээр гайхамшигтай трейлер байдаг. Тэгээд X-Men Days of Future Past кино зөвхөн хийц сайнаасаа гадна франчайзын хувьд цаашаа маш гоё эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Ягаад тэгэхээр Last Stand киноны одоо чанар, за тэгээд X-Men Origins Wolverine киноны чанарыг болвол чанараас хамаарад шууд тэр киноны үйл явдлыг одоо болоогүй юм шиг болгож цаг хугацааг ухраагаад өөрчилж одоо шинэ ирээдүг болол өнгөтэйгээр одоо үргэлжлүүлэх боломжийг болол тавьж дуусгасан нь бол маш гоё төгсгөл байсан тэр үед. Дээрэс нь бас нэг юм би сая ярих байгаа мартсан байна. Marvel Cinematic Universe маань бол post credits-ийн mid credits-ийн оруулалтаараа бол ерөнхийдөө нэлээд алдартай. Credit яваад дууссаны дараа маш сонирхолтой сценүүд байдаг. Дараагийн кинотой холбоотой эсвэл одоо хөгжилтэй сцен байдаг юм. Тийм их зүйл маш их байдаг. Тэрийг бол X-Men одоо franchise маань бол бас хийсээр ирсэн. Тодорхой хэмжээнд яг бүх кинон дээр бол биш. Тэгээд The Wolverine 2013 онд гарсан The Wolverine киноны төгсгөлд бол яг Magneto болон Professor X яг гарч ирдэг. Тэр нь бол Patrick Stewart, Ian McKellen жүжигчдийн тогсон. Яг анхны X-Men-ы одоо бүрэлдэхүүн дээр орж исэн жүжигчд маань бол яг post credit scene дээр орж ирдэг. Тэр үнэхээр гайхамшигтай post credit scene байсан. Ягаад тэгэхээр яг 2013 онд гарч байгаа Wolverine киноны төгсгөл тэрээр гарч ирнэ гэдэг бол 2006 оноос хойш хараагүй хоёр одоо дүр маань жүжигчд маань бол орж иж байгаа ийм гоё нөхцөл байдал бол тухайн үед бол байсан юм Тэгээд X-Men Days of Future Past киноны дараа бол ирээдүйн маш өнгөлөг харагдчихсан, маш ирээдүйтэй маш гоё харагдчихсан. За тэгээд тэрний дараа бол 2016 онд бол хоёр X-Men franchise-ийн кино гарахаар болсон. За тэр нь бол тухайн үед маш сайн мэдээ байсан. Ирээдүйн гоё харагдаж учраас гоё байсан. За тэгээд Deadpool кино гарсан. За Deadpool бол бүр маш том амжилт байсан. Тэрийг бол үзэгч маань бол одоо надаар хэлбэлтгүй мэдж байгаа. Гэхдээ одоо кино болж хийгдсэн одоо түүх нь бол маш сонирхолтой. Юу гэхээр Ryan Reynolds бол яг 2009 оны Wolverine кинонд Deadpool дүрийг бүтээснээсээ хойш бол яг комиконд өмнөж яг чанартай хувилбарыг бол Deadpool кино хийхийг хүсэл маш их байсан. Дээрээс нь хамтран ажилласан Tim Miller найруулагч бол яг энэ кинонд ажиллах хүсэл маш их байсан. Тэгэд найруулагч Tim Miller, Ryan Reynolds хоёр бол яг нийлээд тест зураг авалт буюу тест киноны нэг одоо жишээ болгож нэг сценийг бол яг өөрсдийнхөө зардлыг гаргаад бүтээсэн байдаг. За тэр хэсэг бол маш чанартай, маш хөгжилтэй, акшн сайтай юм сонирхолтой бичлэг байсан. Гэхдээ ганц сонирхолтой юм нь юу гэхээр тэр бичлэг интернетэд алдагдсан байдаг нууцаар одоо хулгай гэх юм да. Алдагдсан байдаг. Тэр алдагдсны ачаар одоо маш олон нийт үзэгчид, фэнүүд үзээд тэгээд одоо уур амьсгал шал өөр болоод хүлээлт үүсээд энэ кино хийж эхлэеч хийгээч гэдэг хүлээлт үүссэн. Тэгээд тэр одоо алдагдсан бичлэгийн ачаар ерөөхдөө энэ кино маань бол яг бодит байдал болж уран бүтээл болж гарсан гэж хэлж болно. Тэгээд энэний талаар бол фэнүүдийн айгуу том таамаг байдаг. Юу гэхээр найруулагч Tim Miller, Ryan Reynolds жүжигчин Ryan Reynolds хоёр бол өөрсдөө энэ бичлэгийг албаар одоо хулгайгаар нэртэйгээр нууцаар одоо олон нийтэд цацсан гэдэг юм таамаг бол байдаг. Үнний хортой байх гэж бодож байна. Хэн мэдхүү. Тэгээд тэр бичлэг цацагдсны ачаар ерөөдөө Deadpool кино бол хийгдэхээр босон байдаг. Тэгээд Deadpool кино бол гарсан. Маш том амжилтайсэн. Тэр зун нь бол Apocalypse кино гарсан. Apocalypse киноны хүлээлт бол маш өндөр байсан. Түрүүний дурдсанчлан Days of Future Past кино бол маш сайн хийгдсэн байсан. Тэрний дараагийн анги байсан. Юу болох вэ гэдэг маш сонирхолтой. Дээрээс нь Apocalypse дүр бол комикны Marvel комикийн дүг нь маш том эсрэг дүрүүдийн нэг, ялангуяа X-Men-ийн дүрүүдийн хамгийн том эсрэг дүрүүдийн нэг байдаг. Хамгийн одоо хүчрхэг мутантуудын нэг байд юм Тэгээд энэ киног бол одоо disappointment буюу одоо сэтгэлд хүрээгүй хүлээлтэд үнэхээр хүрээгүй кино гэж хэлэхэд бол буруутахгүй байх гэж бодож байна. Маш яарсан, маш олон зүйлийг нэг дор багтаах гэж хичээсэн, маш олон дүрүүдийг чухалчилж үзэх гэж хичээсэн. Дээрээс нь Apocalypse дүрээ сайн хөгжүүлж чадаагүй хэцүү уран бүтээл болсон байсан. Гэхэд оронд нь одоо жишээ нь Infinity War кинон дээр Thanos-ыг яаж хөгжүүлснэг бол та бүхэн мэдж байгаа. За дараагийн тэгээд Apocalypse бол сэтгэл унгаагаад сонирн болгоод франчайзыг мань үлдээсэн болол
одоо бүр өстө нэрээ яага мэдхүү хэцүү байдалд үлдээсэн бол яг дараагийн кино нь бол Logan. Logan бол зөвхөн комик номноос идэвсэн кино, супер баатар киноног бол энэ нэг тийм хайрцгийг бол бүр давж гарсан кино. Logan бол Оскарын түүхэнд хамгийн анхны одоо кино одоо энэ комик номноос идэвсэн супер баатарын кинонуудаас түүхэнд анх удаага шилдэг кино зохиол төрөлд бол Оскар нэр дэвсэн Оскарын түүхэнд бас тэр төрөлд нэр дэвсэн анхны ийм уран бүтээл болсон кино бол Logan. За Logan-ыг бол манай үзэгчид сайн мэдж байгаа маш их сэтгэл хөдлөсөн маш сайн уран бүтээл болсон. Энэ бол зөвхөн яг саний хэлсэн шиг энэ хайрцагын дотроос бол гаргасан юм гайхамшигтай уран бүтээл бол байсан. Яг өмнө нь бол Dark Knight гэдэг ч юм мундаг уран бүтээлүүд байл мэдээж байсан. X-Men 2 өөрөө ч гэсэн тийм уран бүтээл байсан. Гэхдээ Logan бол бас яг тэр одоо шатлалуудыг бол илүү ахиулж өгсөн ийм гайхамшигтай уран бүтээл байсан. Тэгээ миний хувьд бол бодохдоо Hugh Jackman за тэгээ Patrick Stewart хоёр жүжигчин маань бол энэ киногоор шилдэг гол дүр шилдэг туслах дүрийн Оскарт бол нэр дэвших ёстой байсан болов уу гэж бодож байна. Тэгээд тухайд бол бас тийм зүйл болоогүй, тэр бол маш харамсалтай. Гайхамшигтай жүжиглэлтэй гайхамшигтай зохиол зураг авалт хамгийн гол нь сэтгэл энэ киноны сэтгэл бол үнэхээр гайхамшигтай. Сүүл Лаурагийн дүр тэр Logan нас усны дараа яг тэр кинон дээр үздэг. За би нэрийг нь мартчихлаа. Уучлаарай, нэрийг нь мартчихлаа. Ямар ч нэг хуучин Америк кинод яг тэр киноны хэсгийн үгийг хэлээд тэгээд яг Logan-ы оршуулган дээр яг бухан дээр нь яг тэр юг тэг Христийн юг ингээд X болгоод яг тавиад явдаг дээр бол өстой тэсгэл алдаа бүр ингээд бараг л ихэр татаад уйлж ирснийг бол мартдаггүй. Үнэхээр гайхамшигтай уран бүтээл байсан. Хизээж мартагдахгүй бах. Одоо бүх цаг үед л яригдахаар юм гайхамшигтай уран бүтээл бол Logan болсон. Тэгээд бас 17 жил үргэлжилсэн энэ гайхамшигтай дүрийн төгсгөл болсон. Hugh Jackman бас Guinness-ийн рекорд бас нэг Guinness-ийн шагнал авсан санагдаж байна. Хамгийн олон жил дэлгэцийн уран бүтээлд бол одоо үргэлжилж нэг супер баатарын дүрийг бүтээсэн гэдэг Guinness-ийн бас амжилтыг бүтээсэн байсан санагдаж байна. Тэр бас сонирхолтой. Тэрийг бас 17 жил үргэлжилсэн рекордыг бол хэвтгэхэд амаргүй байх гэж бодож байна. Тэгээд дараа нь бол Deadpool 2. За Deadpool 2 бол яг хөө үнэлгээний хувьд сайн байсан. Дээрээс нь юу болол орлого бол сайн болсон кино, каст жүжигчийн бүрэлдэхүүн сонирхолтой, гоё жүжигчийн бүрэлдэхүүн бүрдүүлсэн бас хөгжилтэй юм гоё кино байсан. Гэхдээ Deadpool 2 Deadpool 1-ээс илүү Deadpool 2 дээр надад нэг сонирхолтой санагддаг юм юу вэ гэхээр Deadpool 2-ыг яг 2018 он гэхэд яг өмнө нь одоо энэ 2000-ад оны X-Men-ийн франчайз, за X-Men-ээс гадна DC, за Marvel Cinematic Universe за энэ кино урлаг ерөнхийдөө 2000-аас энэ Deadpool 2 гарч байгаа 2018 оны хооронд яг кино урлаг за энэ супер сайн миний дурдсан франчайзуудтай бүгднийг үзээд явсан нийгэм тухайн үед ямар байсан, кино урлаг ямар байсан, одоо жишээ нь X-Men Origins Wolverine киноны нэр төр ямар байдаг, тухайн үед юу болсон, Green Lantern киноны нэр төр тухайн үед гараад юу болсон, хүлээлт нь юу болоод ямар үнэлгээтэй байгаад ямар уналтанд ороод одоо фэнүүдийн хувьд ямар нэр хүндтэй үлдсэн гэдэг ч юм уу те. Тэр бүхнийг мэддэг хүмүүс дунд Deadpool 2 маш гоё кино байсан. Ер нь бол инээдтэй кино байсан. Гэхдээ тэр бүхнийг мэддэг тусмаа яг энэ одоо nerd те nerd байх тусмаа Deadpool 2 бол илүү гоё туссан баг гэж бодож байна. Надад бол үнэхээр гоё байсан. Гэхдээ ингээд хүмүүстэй дараа одоо жишээ нь бас бүгдээр нь үздэг ч юм уу, бас тэр олон уран бүтээлийг бүгдээр нь үзээгүй бас сонирхдаггүй тийм найзуудтайгаа ингээд үзэхэд энэ Deadpool үнэхээр инээдтэйсэн гоё байсан гэж амөртлөө бүх зүйлийг нь бол ойлгоогүй, маш олон зүйлийг нь ойлгоогүй өнгөрсөн. Одоо зүйлүүд бол мэдээж байсан яалтчгүй. Тэгэхээр Deadpool 2 бол нэг тийм сонирхолтой кино тэгээд ухрааж үзэхэд бол хэр инээдтэй байгааг би сайн мэдэхгүй байна. Тим кинонууд байдаг. Ер нь бол одоо чинь Guardians of the Galaxy 2 бол миний тим кинодыг хичнээн таалагдаад гарсан ч гэсэн яагаад ч дахиж одоо үзэх сонирхол айгүй бага байдаг. Одоо Marvel Cinematic Universe эхнээс нь үзэх юм бол мэдээж үзэн. Одоо X-Men-ийг ч гэсэн энэ франчайзаа эхнээс нь үзэх юм бол мэдээж Deadpool 2-ыг бол үзэн. Гэхдээ ер нь бол яг юу яаж дуусгах үргэлжлүүлж одоо шууд эхнээс нь энэ киног шууд очиж зорж үзэх бол сонирхол бага байдаг нь миний хувьд бол. Гэхдээ маш сайн кино болж чадсан. Тэгээд тэрний хойш бол хамгийн түрүүнд зарлагдсан байсан кино бол New Mutants байсан. Трейлер нь гарсан. Одоо яг өнөөдрийн ярих хэвээр гол сэдв рүү болно орж ийн л да. Юу вэ гэхээр New Mutants бол 2018 оны 4 сарын 13-нд зарлагдаад одоо гарах хэвээр байсан. Дээрээс нь Dark Phoenix 2018 оны 11 сарын 2-нд гарах хэвээр байсан. Гэтэл хуулиа хойшлогдоод New Mutants 19 оны 2 сарын 22-нд болоод Dark Phoenix 9 оны 2019 оны 2 сарын 14-нд болж хойшлогдсон. Гэтэл тэрнээс хойш дахиж хойшлогдоод X-Men одоо New Mutants кино маань бол 19 оны 8 сард болсон. Тэр нь дахин нэг удаа сая сүүлийн удаа хойш одоо нийтлээ 4 удаага хойшлогдоод 2020 оны 4 сарын 2 одоо 3-нд гарахаар болсон байгаа юм байна. Тэгээд Dark Phoenix бол сая 6 сарын 14-нд
болвол биш одоо 6 сарын 7-нд болвол кино театруудад гарлаа. Тэгээ New Mutants киноны трейлер бол маш сайн хүлээлт сайтай байсан боловч хойшлуулагдаад одоогоомдоо дахиж зураг авалт авах нь тодорхой болоод ингээд хойшлогдоод явж байгаа. Удахгүй нэмэлт мэдээлэл хүргэх бах. Dark Phoenix кино бол маш сонирхолтой. Студ нь өөрсдөө яг ихтгэлтэй байсан үг нь тодорхойгүй ийм сонирхолтой үйл явдал босон л та. Юу гэхээр 18 оны сүүлээр Dark Phoenix киноны трейлер гарсан. Тэгээ трейлер бол яг анхны трейлер бол хүлээлт ерөнхийдөө гайгүй үсгээд нэг тийм нэх болохгүй юм бол байгаагүй уул нь бол гайгүй байсан. Гэтэл трейлер гарснаас маргааш илүү нөгөөдөр нь ерөөсөө нэг юм уу 2 өдрийн дараа киног бол хойшлуулсан. Дахиад 2 сарын 14-нд гарах байсныг 2019 оны 6 сарын 7 болгож дахиж хойшлуулсан. Ийм сонирхолтой шийдэл бол студиэс гаргасан. Тэгэхээр тэрийг бол яг дотоод студи дотор бол яг тодорхой шийдэлт хүрээгүй байсан гэдгийг бол илэрхийлж байгаа гэж бодож байна. Трейлер гарангуудаа маргааш нөгөөдөр нь гарах хугацааг нь хойшлуулна гэдэг бол бас тийм ихтэй байгаа шийдвэр бол биш. Тэгээд эцэст нь кино маань бол гарлаа. Кино бол хүлээлтэд мэдээж хүрээгүй. Тэгээд тодорхой хэмжээгээр нөгөө нэг олон удаа хойшлогдсон. Дээрээс нь уран бүтээлийн чанар нэлээд эргэлзээтэй байсан учраас хүлээлт бас тодорхой хэмжээгээр одоо бага байсан баг. Тэгээд миний хүлээлтэд хүрээгүй гэдэг нь бол ямар утгаар вэ гэхээр энэ гоё франчайзыг 19 жил явсан 12 кино үргэлжлэж байгаа энэ гоё франчайзын төгсөлөхэд бол одоо гой дуусч чадсангүй гэж хэлээд буруудах баг. Тэгээд уран бүтээлчлэн ч гэсэн өөрсдөө хийж явахдаа яг энэ франчайзын төгсгөл бол байна гэж мэдээгүй хийсэн. Тэр бас энэ кино урлагийн бас сонирхолтой зүйлүүд байна. Юу вэ гэхээр энэ киноны зураг авалт хаа байсан 17 онд хийгдэж дуусчихсан байсан анхны зураг авалт. Тэр үед хийгдэж хахад яг Walt Disney компани 20th Century Fox компани худалдаж авах талаар яриач эхлэегүй байсан анх болвол. Тэгэхээр энэ уран бүтээлийг хийжсэн уран бүтээлч маань өөрсдөө ч гэсэн кинон одоо өөрсдүүдийн кино болон за дээрээс нь цааш үргэлжлэхгүй гэдгийг бол мэдэж хийгээгүй. Тэгээд сүүлд бол 2 чудаа дахин зураг авалт авсан байдаг. Тэгэхээр энэ киноны ер нь анханасаа бол амжилт олох нь маш одоо магадлал нь бага болж анханасаа хийгдсэн ийм харамсалтай уран бүтээл бол болсон. Тийм ч учраас миний хүлээлт бол тодорхой хэмжээгээр маш бага хүлээлттэй үүдсэн. Тэгээд хүлээлт бол яг тэр баг хүлээлттэй үзсний хувьд бол надад ерөнхийдөө таалагдсан энэ кино бол яг тэр талаасаа. Тэгээд нөө шүүмжлэгчдийн маань бол яг ярьсан шүүмжилсэн бүх зүйл үнэн байсан. Дөрүүдийн хөгжүүлэлт, эсрэг дүр, кино зохиол, пейсинг буюу одоо киноны хурд, үйл явдлын хурд, эвлүүлэг, зураг авалттай, компьютер эффект маш олон талаасаа бол чанар муутай маш хэцүү уран бүтээл бол босон байсан. Гэхдээ тэрийг анханасаа мэдээд ороод үзсэн учраас надад бол бас яг гоё хэсгүүд нь бол таалагдаад бусад хэсгийг нэг тоохгүй бол өнгөрөөсөн гэж хэлж болно. Ялангуяа хамгийн таалагдсан хэсэг бол хоёр зүйл байгаа гэж хэлж болно. Хамгийн таалагдсан хамгийн нэгт зүйл бол орох зүйл бол яг тэр богоонтой галт хэрэгтэй тулаантай хэсэг. Тэр хэсэг тэр чигээрээ маш гоё байсан. Надад үнэхээр их таалагдсан, гоё хийсэн байсан. Дөрүүдийнхаа хүч чадлыг маш гоё гаргасан байсан. Тэр хэсэг бол надад үнэхээр таалагдсан. Дээрээс нь гоё юм болвол ер нь X-Men First Class за тэгээд Days of Future Past Apocalypse-аар үргэлжлээд яваад байгаа энэ франчайзуудын хамгийн гоё зүйл бол Michael Fassbender жүжигчин хин James McAvoy хоёрын энэ хоёр жүжигчдийн хоорондынх нь харилцаа хоорондынх нь авцалдаа дээрээс нь дөрүүд нь Magneto болон Xavier, Professor Xavier. Энэ хоёрын хоорондын харилцаа бол энэ кинонд гоё байсаар үргэлжлээд явсан бол хамгийн гоё зүйлүүдийн нэг бол байсан. Болохгүй зүйлүүд нь шүүмжлэгчдийн талаас түрүүний миний дурдсан зүйлүүд бол мэдээж байгаар байсан. Гэхдээ тодорхой хэмжээнд шүүмжлэгчдийн нэг дурдаагүй миний бас анхандаа одоо жүжигчин нь зарлагдаж байхад бас тодорхой хэмжээгээр хүлээлт үзэгчсэн дүр Jessica Chastain-ийн дүр байсан. Гэтэл энэ кинонд ерөөсөө Jessica Chastain-ийн дүр ямар ч тодорхойгүй байсан. Яг хөө эсрэг дүр юм шиг байгаа. Дүрийн нэрийг хийн ч гэдгийг мэдгүй. Одоо л би тэжлэг байна. Кино үзэж байхдаа ч мдээгүй. Тэгээд нэг тийм хайр гаргийн дүр юм шиг байгаа. Тэгээд болоо. Ер нь бол нэг тийм харамсалтай дүр байсан тий. Ямар ч үчиртэй эсрэг дүр ч юм уу юу ч юм тэгээд тулдаад байгаа ч юм шиг, гүү ч юм шиг тэгээд жүжигчнээс нь авьяас тэр мундаг жүжигчнийг оруулж ирчээд бас авьяас чадрыг нь гаргаж ирээгүй тэгээд тийм харамсалтай кастинг бол болсон байна лээ. Тэгэд ерөнхийдөө товчхондоо бол Dark Phoenix кино надад бол хүлээлттэй би маш доогуур тавьсан учраас надад ерөнхийдөө таалагдаад гарсан. Өөр гомдолтой зүйл байхгүй. Тэгвэл миний хувьд бол энэ гоё франчайз маань төгсгөл юм да гэсэн ийм гоё сэтгэлтэйгээр бол ерөнхийдөө франчайзаа дуусгасан. Тэгээд төгсгөл нь ч гэсэн тийм байсан гэж бол хэлж болно. Төгсгөлтөндөө яг хин Michael Fassbender, James McAvoy хоёрын Magneto, Professor X, The Charles Xavier хоёр бол
Яг ширээн дээр суугаад шатар тоглоод дуусч байгаа бол үнэхээр гоё төгсгөл байсан. Тэр бол яалтч бас сэтгэлд гоё байсан. Анхны X-Men кинонуудыг бас санагдуулам ийм гоё төгсгөл байсан гэж хэлж болно. За тэгээд 2020 оны 4 сарын 3-нд гарах товтой байгаа New Mutants киноос кино театрт гарах нь үгүй сайн мэдэхгүй байна. Тэр үед одоо Disney Plus стриминг сервис руу орох нь кино театрууд нээлттэй хийх нь сайн мэдэхгүй байна. Disney бол кино театрт нээлтийн хийлгэнэ, кино театрууд бол гаргана гэж зарлаад байгаа, дахин зураг авалт хийнэ гэдэг байгаа. Тэгээ сайн мэдэхгүй байна. Уул нь санаа нь маш гоё. Одоо тийнейжер хүүхдүүд мутац павер хөгжиж явах мутац нь хөгжиж явах үед бол эмнэлэгт одоо хөвтөд эмнэлэгт хөвтүүлэх хүчээр тэр мутацыг туршаад судалж байгаа ийм аимшигын киноны ийм уур амьсгалтай болвол кино байгаа. Ер нь аимшигын кино хийж болохоор байгаа. Тэгээд анхны трейлер бол маш гоё байсан. Тэгэхээр энэ кино маань яаж дуусах нь сайн мэдэхгүй байна. Нэг бодлын бас Marvel руу холбох нь, Marvel Cinematic Universe руу холбох нь бас тийм санаа бол байж болохын сайн мэдэхгүй байна. Тэгээд яг Dark Phoenix кинон дээр яг таалагдсан нэг жижигхэн зүйл байгаа маань марцсан зүйл юу вэ гэхээр Genosha одоо арал уус байдаг комик дээр маш том одоо манай комик сонирхчид маань бол сайн мэдж байгаа. Genosha гэж уусыг бол жижигхэн хэмжээнд оруулж ирсэн. Одоо Magneto тийч мутантуудтайгаа цуг амьдарч байгаа арал болгож гаргасан нь бол бас дажгүй таалагдсан. Комикэн дээр бол тэр Мадагаскарын хойхон байдаг одоо Африк хамаардаг юм уус бол байдаг. Тэрийг бас жижигхэн оруулж ирсэн бол надад таалагдсан юм зүйлүүдийн нэг бол байсан. Тэгээд Dark Phoenix кино ерөөхдөө сэтгэлийн хувьд бол ийм байна. Тэгээд Dark Phoenix хэсэлийн X-Men франчайзын талаар бас ярилцъя гэж бодлоо. Game of Thrones-ыг бол бүгдээрээ яриад дууссан тий. 9 жил үргэлжилсэн. За тэгээд Marvel Cinematic Universe 11 жил яваад Endgame-ээр тодорхой хэмжээ нэг утгаараа дууссан. Тэр талаар маш их ярилцж байгаа. Тэгээд X-Men-ийн франчайзыг бол бас хүн хангалттай ярьдаггүй. Тийм учраас бас энэ талаар гоё ярмаар санагдаад сэтгэлээ хуваалцмаар санагдаад бол өнөөдрийнхөө ревюг илүү франчайз дээрээ суурилсан болголоо. Тэгээд удахгүй Rusty Talks Facebook хуудас дээр бол яг энэ 12 киноныхоо болол яг одоо туртаагаас одоо хамгийн бага таалагддагаас хамгийн туртаа хүртэл яг юм жагсаалт гаргаж удахгүй оруулна. Тэрэн дээр бас тэр постн дээр өөрсдийнхөө бас чагсаалтыг оруулаад сэтгэлдээ хуваалцаарай. За тэгээд X35 нэвтрүүлгийн шинэ дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа 7 хоногийн дугаараар бол Men in Black киноны спойлер ревю та бүхэндээ хүрэх болно. Дээрээс нь шинэ сонирхолтой мэдээлэлүүд бол зогсоо зайгүй та бүхэндээ хүрээд явах болно. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Skyline хамт олондоо баярлалаа. SBN телевизийн хамт олон баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзцгаая баяр та.